Монголын үндэсний бүхэн холбоо, G-Mobile, Хурд Group, Ramil Production төлөвлөж байна. Төрийн наадмын үзүүр төрөв түмэн олны сэтгэлийн их баяр багтал хамаг Монголын эрэмгийн хүчтэн харилтгүй жахуланд арслангууд. Эх орны баруун хязгаар Овс аймгийн зүүн говь сумын нутаг Хустын гол хэмээх газар Малчин ард Жамбулынд нэгэн хүү мэндэлсэн хожимо энэ нутгаас төрөх бас нэгэн бүх байлаа. Хүүгийн нэр Хайдав. 1942 оны морин жил ихээс мэндэлсэн түүнийг нутгийн олон Жамбулын энэ хүүч бүх болох хүү дайхмын хилцэх нь бяцхан хүүгийн сэтгэлд бүх болох сэдлийг анхлан өгчээ. Энэ нэр нь ойрын болон шүү, энэ нэр нь бүх болон шүү гэж ингэж хэлдэг ярьдаг юм байсан юм. За тэгээд одоо тэрэн ч одоо болсон юм уу яасан юм одоо тэгээд дунд сургууль юугаар байхдаа одоо дээднийхээ сугааг уруулаад гараад одоо болон тохоод нослолдоод одоо ингээл яваадаг ийм л байлаа л да. За тэгээд 9 дугаар ангид орж ирээд васана нөгөөдөөсөө нэг жоохон тасраад нөгөөдүүлээ нэг жоохон давдаг болоод 10 дугаар ангид байсан чинь нэг сургуулийн авраг шалгуур болох юмд одоо тэгээд бас тэрийгээр нэг бас төрүүлээд майн баяраар төрүүлээд гос тэгээд одоо чим болов гээд тэрэндээ урамшаал бага насны бүх болох хүсэл мөрөөдөлдөн хөтлөгдсөн хүү улсынхаа нийслэлд ирж барилдаж эхэллээ. Бүхэн мэрэгжилтэн хийгээд хашир засуулчдын хэлсэн урмын үг залуу хүүгийн сайн бүх болох хүсэл эрмэлзлийг улам ихээр бадрааж байлаа. Энд Улаанбаатарт Овс аймгаас гисэн одоо зааланд гардаг хүн ерөөсөө байгаагүй. За баян хотелийг ирсэн одоо яахан бас нэг өзөгчд зэрэг нэг мөхөө мэрэгжилтэнгүүд бас нэг засуулж өгчд тэр бас аштайхан хүлээж авсан л да. Гэхдээ ер нь одоо энийг Овсын нэг годоос хоёр годгор хар хөөхтөр нь энэ эвгүй шүү. Энэ ер нь одоо юм болно шүү гэж одоо ингэж бас одоо бид хоёрыг одоо ингэж хүлээж авсан. 61 оны 11-12 сарын сангаж явахад явж ирээ тэрний дараа нэг заалмалд яваад тэгээд яг нэг ерөнхийдөө нэг 2 давдаг нэг октябрийн баяраас хойш нэг 2 давдаг маягтай болчихсон. Нэг 2 даваад явж явал одоо бид нарт одоо ерөөсөө болдог л одоо ийм ажил болж байсан л да. Иймхүү Монгол бүхийн дэвжэнэ хүсэл мөрөөдлөрөн жигүүрлэн хөл тавьсан хүү бол 1960-аад оны ихэнх үеэс олон түмний дунд домог мэт яригдах болсон Овсын 7 харын нэг Хайдав арслан байлаа. Тэрний дараа ч одоо бид нарыг дагаад бас одоо манайхны нөхдүүд бас нэлээд хэдэн хүн орж ирсэн. Тэгсэн одоо нэг яриа гарсан байгаамаа. Тэр өнөө Овсын 7 хар хөөхт тэгээд гэлсэн одоо нэг хинж тоолоод хинж одоо яасан юм нэг тийм бид нэр одоо ерөөсөө нэг эвгүүлгсэн. Яагаад тэгээд одоо тэр болтол одоо ерөөсөө Овсын 7 хар гэсэн одоо баг домог маягийн одоо яриа болчиход ингээд байж байгаа байхгүй. За баян хөтөр байсан юм, тэр Артаг байсан юм, Батаржа байсан юм, Самаа байсан юм, Намжин байсан юм, Солон байсан юм. Тэрнээс хойш одоо тэгээд Овсын одоо бөхчүүл олшраад одоо ер нь баг бүхэн айрам гихчих юм болоод ингээд явж яана л да. Одоо чинь Овсаас чинь одоо улсын цолтой 30 гаруй бөх байна. Аймгийн цолтой 48 хүн байна. Залуучууд одоо зөндөө хүн байна. Сүүлийн одоо 3 жил яг одоо нэг Овсын хүмүүсүүд одоо төрүүлээ, өрн төгс Монбат, Ганбат гэдэг одоо ингээд төрүүлж л байна. Одоо ингээд энэ хамгийн гол нь
юу бол авч байгаа арга хэмжээндээс шалтгаалж байна. За энэ тал дээр одоо ерөөсө увсын одоо гал бүхийн гал гээд одоо ингээд байгуулагдаад байнгын одоо бэлтгэлтэй байнгын одоо тэр хүмүүсүүдийг одоо хоолж ундуулаад ингээд одоо ерөөсө бүр анхаарал тавиад ингээд одоо ажилласан хүчинд одоо ийм арга хэмжээ болж байна. За сая одоо тэр Увс аймагт одоо тэр өнгөрсөн 8 сард одоо тэр зүүн говь суманд бас нэг бүхийн хөлөв гэж байгуулад Увс аймгийн засаг дарга тэрнийг одоо дэмжиад ерөөсөө бүх сумуудаа одоо ерөөсөө ийм одоо биеийн тамирын одоо юу арга хэмжээ явуулах, хөлөв гаргая, орон тооны хүнтэй болгоё, материалын байдлаар хангая гэсэн ийм арга хэмжээнүүд явагдлаа. Хайд Орслон 1965 оны улсын баяр наадам зодголон 5-ын даваанд улсын начин давг сүрэнг давж өгөрөв. 6-ад улсын арслан Бээжинд өвдөг шороодож улсын начин цол 1971 оны баяр наадмаар 7-гийн даваанд улсын арслан Сосор Болгомыг давж 4-т үлдэн 8-д улсын аварга Цэрэн дуунаж улсын арслан цолыг тус хүртэж. Өнөө жилийн наадамд ардын засгийн 10 аваргаас 9 нь арслан заанууд 20 гаруй, улсын начин 30 гаруй, аймаг цэргийн цолтонд 100 гаруй барилдаж хүчийг үлдснээс шөвгийн дэрвт аварга Баян мөнгө цэрэн заан давгсрын начин хайдаг нар үлдэж залуу аваргууд ам охтуулан архилаа. Юунд бол одоо нэг улсын наадамд нэг 20 хэдэн жил барилдсан байх. Нэг 10 удаа 5 түүнээс дээш энэ давсан. Тэгээд одоо яг чөлөөт өгөхөөр бас одоо нэг улсын аварга, хотын аварга энэ одоо оролцож байж овжж одоо спортын мастер гэсэн болзол хангаж байсан самбо өгөхөөр мөн одоо бас л хэдэн удаа медальт байранд орж юу яжсан олон улсын шүүгч болж тэгэл одоо бас одоо миний тэр юуг биеийн тамирын байгууллагын удирдлагуудад дэмжиад 1975 онд Минскт болсон дэлхийн аварга шалгуулалт хэмжээнд шүүгчээр одоо явуулж одоо би тэр дэлхийн аварга шалгуулалт тэмцээний одоо шүүгчээр одоо тэнд одоо ажиллаж байлаа. Маргаашийн угтах сайн сайхан гэрч өнөөдрийн бодролд үйлсэн машид ялгуулсан цог зайл өвдлөхийн туйна аллах мэд болон түүхэн нэгжиж гэмэн ертөнцийн элмид баяр баясгал гарцаагүй сайханд тэмүүлхэн ерөөлөөр дэгждэг хүмүүний хүслээ хүн таны төлөө хүн нүү хороолол. Ухаалаг утасны урамтай урамшуулал эхэллээ. 2 синтэй ухаалаг гар утаснууд онцгой хэмдэрч бэлэг урамшууллыг дагалдуулж байна. U2S маркийн гар утас 260 мянган төгрөг. U3 маркийн гар утас 280 мянган төгрөг болж хэмдэрснээс гадна 365 хоног 120 гигабит дата эрэхтэй шинэ дугаар эсвэл 120 гигабит дата эрх бэлгэлнэ. Бүрэн холбооны үндэсний оператор G-Mobile. Монгол түмэн сайхан ширээ. Хүн таны төлөө хүн нүү хороолол. 62 оны хөдөө жоохон сургуулийн аварга шалгаруулна би оюутан байранд байдаг. Тэнд одоо нэг их анхаарал яваасан ч байлаа тэнд орно гээл. Тэгэл одоо нэг байрныхаа шалмалыг угаагаал цавирлаад одоо ингэж ягаал очиад байрлсан. Манай сургууль чинь одоо нэг 64 бөхөд өрөөсөө шууд гарчигдаг тийм байсан. Хөдөө жоохон сургууль. Тэгээд одоо барилдал одоо ингээл яасан сүүлийн нэг 8 хүн үлдээд шатарчлаа. Тойргаар. Тэгээд одоо энэ Сосрором арслан, Чөйсүрэн арслан, Одонгаров аймгийн арслан, Нэмсүрэн аймгийн арслан, Гомсүрэн аймгийн арслан энтергээл одоо ингээл болсон. Тэгээд тэр шатарчлсан барилдаанд одоо би нөгөө бүгдийг хаяад төрүүлж байгаа байхгүй юу? Тэгээд одоо би ч одоо бас овоолж байгаа юм болоо гэсэн. Тийм одоо юу төржил байсан л да. Тэгээд одоо яг хав 50 жилийн агаар сүүлийн 3 хүнээс хам авгаад дуудсан.
Одоо хэний увсын ламаа артаг галдан давгуур байсан. Тэгээд одоо ламаа арт хоёрын нэгийг авбал би хайна. Үлдсэн нэг нь галдан давгт очино. Галдан давгтөр эргээд 6-гийн даванд бас тун. Түүнээс галдан давгийг авъя. Гараад над руу хамаагүй дайрчиж хөлөө алдаж ойчээс юм. Монгол бүхэн мэх тун баялаг бөгөөд хайд барслан тэр дундаас баруун талтай бүхийн баруун хөлийг дотуур дэрлэж аваад хойшохон ухранга бөхсөөр нь татаж суулгах мэхийг гаргууд эзэмссэн бүх. Хавирах баруун зүүн халз дэгэнд ховорхон ундаг баруун талтай бүхийг цэрвүү өрөнгөө зүүн гарын талдж татан зүүн золгож шуудагдаад амар хаан хайжхдаг. Биеэр тимчиг өндөр өвшүүлвчиг бие бэлдэр мах булчин тэнцүүхэн бэлхүүсэрэ нарийн тослог бор царайтай шавхалдсан нэгэн явжээ. Одоо дархан их одоо ерөөсөө хүн өөрийнхөө хийдэг юунд л барьцанд хүрээл юмаа хийгээл одоо ингээл аваад явдаг л ийм л байлаа. За Эрдэнэ очрогч нь одоо давуулж гойдаал одоо ингээл яваад сосор өрөнгөгч нь одоо сугдаж байгаа, чойлс өрөнгөгч нь сугдаж байгаа хайвэрдэг гэх мэтлэн одоо ер нь одоо за энд одоо орхоо боллоо гэсэн одоо ийм юу байлаа. Хүн сурсан юмараа л нөгөөдгийг одоо ингээл аваа явдаг. Өмслөг дамд норж их чинь өмслөө гэж ах чинь өмсөөл одоо аваа явдаг. Тэрнийг одоо яаж бас нэг хариулж чаддгүй л байсан байхгүй. Тэгтэл одоо бол одоо бэлтгэлж, сургуулж, дасгалжлагдаад одоо ерөөсөө бүх одоо юу ерөөсөө бүр одоо ерөөсөө хүний одоо барьсанд орж хүний юм хийлэгдэх хүн гэж одоо баг байх болсон байна шүү дээ. Эн чинь одоо нэг усны одоо хөгжил болж байгаа байхгүй тий. Тийм учраас одоо эн чинь одоо тэр одоо бидний үедээ одоо үеийг бол харьцуулах ерөөсөө ямар ч арга алга. Эх орны хязгаар нутгаас үе тэнгийн хоёр залуу нэгэн үед хамтдаа Монгол бүхийн дивжиний зодглон нэг нь авраг нөгөө нь арслан хэмээн цоллуулж Монгол бүхийн оргилд нь хүрч чаджээ. Баямагч нь одоо ерөөсөө орж ирээд одоо багшийн сургуульд байж байхдаа шигшээ багт ороод одоо ингээд бэлтгэл юугаар одоо ингээд явсан хүн нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо тэр хүний одоо бас нэг юуны өөрийнх нь төрхийн одоо бас юу одоо байдаг бах. Бид нар бол нэг жил орж ирэл нэг жил одоо барилдсан одоо бид бол хамт нэг дор одоо амьдарч ажиллаж одоо олон жил хамт бэлтгэл хийж ингэж байсан улсууд л да. Ер нь одоо тэр бэлтгэл юуг бол асар одоо өндөр хэмжээнд хийдэг тийм одоо их дайчин ийм хүн л да. 80-д онд дархан авраг дамдын мөнх бат баян арслан хайдав нар үлдэж дархан авраг мөнх бат баян мөнх нар үзүр төрөө болаацалдаж баян мөнх төрүүлж мөнх бат үзүүрлээ. Викторийн одоо ирж явснаас хойш 50 жилийн хугацаанд увцаас 7 арслан төрсөн байгаа. 7 арслангаас 3 нь авраг болсон. Баян мөнх болж нэм мөнх бат одоо ингээд арслан болж ээж одоо авраг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо өсвөртэй зэрэгчийн арслан авраг гэдэг юу чинь одоо тийм ч амар юу биш гэдэг нь одоо 50 жилийн хугацаанд одоо яаж байгаа байхгүй юу? Ер нь ардын хувьсгалын одоо жилүүд 40 хэдэн одоо нэг арслан төрсөн юм байна л да. 44 5 байна уу юу одоо тийм л юу байгаа. Тэгтэл одоо тэр 7 нь одоо увсаас л одоо 50 жилийн хугацаанд 7 төрж байгаа байхгүй юу? Нүүдэлчин ах уйтай Монгол бүхчүүдийн хувьд амьдралын хэв маяг, хооллох соёл, өдөр тутмын ажил хөдөлмөр нь бэлтгэл сургуульд болно. Харин амьдралын суурин хэв маягт шилжснээр хоолны бүтцэд өөрчлөлт орж, хөдөлмөр эрхлэлтийн байдалж эрс солигдсноор бүхчүүдийн хувьд байнгын бэлтгэл сургуульд шаардагдах болсон юм. За ер нь одоо баг байхад яг одоо нэг хөдөөний л одоо хөөгтийн ажил одоо хийж штэ. Одоо хань хариулна, хураг хариулна, аргал төөн. Ерөөсөө янз бүрийн л одоо юм хийн. Тэгээд тийм л одоо юм хийдэг. Тэгээд сүйд нь яг бас одоо нэг жоохон морь малтай бас гайгүй ноцолдоод дааг сургадаг.
ийм боллоо. Бас нэг дааганд нэгдэл нэг 3 төгрөг өгчээсэн байхад ерөөсөө нэг 30 одоо дааг одоо 100 одоо очихсан. Даагч нь цаажил одоо нэлэх юм болохтой зэрэг амархан шүү дээ. Нэг 2 хоног 3 хоног л одоо байхтай зэрэг л одоо номхраал одоо ерөөсөө бүр одоо тэгэл яваачих нь иддэг уудаг юм чинь одоо нэг үндсэн одоо хоньныхаа махта нэг уралтай хоолойны дээл одоо ингээл махан идэвэл маха идээл. За одоо нөхцөл чинь 9 шидийн одоо ерөөсөө бүр иддэг уудаг юм чинь одоо гой ганган амтлаг чанарлаг 9 босын одоо юм одоо зөндөө болчихсон. Тэр хэмжээгээр одоо тэр хүний үе чинь одоо нойлоо бидний үе чинь том санжааг 105 кг санжаа гэж л одоо ярьдаг. Тэр шиг одоо том хүн баг байгаагүй шүү дээ. Одоо тэгээд одоо хамгийн тарган хүн бол одоо өмнөгийн дэмэл одоо нэг гэдэгтэй гар хангаан ямцхаа нэг жоохон одоо тийм өөр одоо ерөөсө 70-80 хэлтэй 90 хэлтэй спорт бол ер нь тодорхой нэг насны хугацаатай л ажил. Тэр 35-аас дээш одоо тэгээд амжилт гаргаад яваад байна гэж бол юм бол баг байхгүй л дээ. Бидний үед бол одоо ингээд мэрэгжил эзэмшиж тэрийгээр ажилдаг хажуугаар нь одоо ингээд явдаг байлаа. Одоо бол бас одоо өөр болчихжээ. Бай шагнал морь юу нь бол бас өндөр болсон. Тань дээр одоо мэрэгжил эзэмших хэрэгтэй, тодорхой боловсралтай болох хэрэгтэй. Бас одоо ажил албад хаадаг тийм одоо юунд одоо орхол хэрэгтэй л дээ. Яг одоо тэрнийг дагнаад явах бол одоо бас гүнийг өдөр одоо барилж чагаад одоо хөлөө мултлаад азгаа гიშгээд байхаа бол тэгэл юуг болно шүү дээ. Модон морин жилийн сар шинийн урамшууллыг сонирдуулъя. Бүх дараа төлбөр хэрэглэгчид бид түүний өдрөөс шинийн 8-ыг дуустал өдөр бүр морин цагт сүлжээнд үнэгүй ярина. Урьдчилсан төлбөр төвчлэгээний 5,000, 10,000-ын цэнэглэгч картууд 25-аас 50% арвижин нэмэгдэнэ. Монгол түмэн минь сайхан шинлээрэ. Үндэсний оператор G-Mobile. Их хөгжил хүн рүүгээ нүүсээ ирээдүйн улам яруу үнэн шилрүүгээ төтөлсөөр ай тухт сэтгэлийн таваар аз жаргалгаан байлгүй. Цогтой амьдралынхаа хямрыг сэргээж цолмон од шиг ялгсуу өмнө нь өндөрлөх сайн сайхнаар өндөр тэнгэрийн дор гойсоо. Хүн таны төлөө хүннүү хороолол. Монгол түмэн сар шинээр сайхан шигээ. Үндэсний оператор G-Mobile. Дэмэл арслан одоо бас уг нь сайхан сэтгэлтэй хөө. Бид одоо бас нэг ойролцоо яг насны зөрөөтэй ч гэсэн бас одоо тэгээд бас ойр дотн бас одоо тийм байсан улсууд. Их сайхан тийм хүнлэг зантай тийм хүн байгаа юм. Дээрээс баян хүн бид нэр одоо бүгд бас л одоо найзууд л одоо барилдагч байлаа гэсэн л одоо найзууд л таньжууд л одоо ийм л байсан. Сайхан сэтгэлтэй хүнтэй. Тэгээд одоо энэ манай сосор уран байна, Эрдэнэ очир байна. Одоо сайхан одоо юутай усуд бол байгаа л да. Тэрээс өөр одоо ерөөсө гүндүүгөө. Ерөөсө нэг ярьсан хэлсэндээ одоо хөрч бааргүй унсан шиг хаюул хайсан шиг одоо ингээл явж яадаг. Ийм одоо улсууд чинь одоо зөндөө байна шүү дээ. Нутгарныхандаа энэ одоо юуг намжуулаад одоо бас хамт барилж байсан нөхдүүд одоо энэ залуу үеийнхэндээ тэгээд одоо сар шинийн мэд хүргээд нутг усныхандаа сар шиндээ сайхан шинлээрээ тарган сайхан одоо хаваржаараа гэдэг л одоо мэд дэвшүүлээ да. Монгол түмэн сар шинээр сайхан шигээ. Үндэсний оператор G-Mobile.